Дараагийн мэдээлэл. За өнөөдөр Монгол улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 112 жилийн тохиож байна. Манай улсын хувьд хэвлэлийн эрхчлөөний индексээр 2021 онд 71.3 оноогоор 180 улсаас 68 дугаарт ирэмблэгдэж байсан бол 2024 оны бүх үзүүлэлтээр огцом ухарч 51.34 оноогоор 109 дугаарт ирэмблэгдэжээ. Гэвч сүүлийн жилүүдэд хэвлэлийн эрхчлөөний индексийн үндсэн үзүүлэлтээр тогтмол ухарч байгаа. Учир нь эрүүгийн болон бусад давхардсан 14 хуулиар хэвлэн нийтлэх эрхчлөөг хязгаарласан залт байгаа нь энэ салбарын хөгжлийг бууруулах томоохон хаалт болж байна. Хэвлэл мэдээллийн салбарт маань тулгарч байгаа хамгийн том бэрхшээл юу вэ гэхээр эрх зүйн орчны асуудлууд байгаа. Энийг бол манай салбарын бүгдөө хийлж ярьж бичиж байгаа. 2016 онтой өнөөдөр яг 10 жилийн дараах нөхцөл байдлыг харьцуулах юм бол хэвлэлийн эрхчлөөний индексээр бид нар 40 гаруй байр ухарчихсан маш хойшоо ингээд шидэгчсэн ийм нөхцөл байдал руу байна. Энэ юутай холбоотой вэ гэхээр Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа мэдээллийг авч иргэдэд түгээж байгаа энэ хүмүүсийн ажиллах орчныг хууль эрх зүйгээр хязгаарласан ийм зохицуултын заалтууд байгаа юм. 1998 онд батлагдсан хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийг нэмж найруулах, засч сайжруулах шаардлага тулгараад байна. Ялангуяа хэвлэл мэдээллийн салбарын ажиллах эрх зүйн орчныг сайжруулж байж хэвлэлийн эрхчлөөний индекс үг хэлэх хэвлэн нийтлэх орчин сайжрах юм а. Энэ интернетийн нөлөөгөөр бол мэдээллийн урсгалд бол маш олон хувь хүмүүстэй мэрэгжлийн бус хүмүүс мэдээлэл түгээгч мэдээлэл боловсруулагч болоод байна. Тэгэхээр зэрэг энэ нийгмийн сүлжээний зах замраагүй мэдээллээс яг мэрэгжлийн мэдээллийн хэрэгсэл, мэрэгжлийн мэдээлэл гэдэг зүйлийг хадгалж авч үлдэхийн тулд сэтгүүлчид хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үйл ажиллагааныхаа чиглэлийг илүү мэрэгжлийн профешнл төвшөнд авч явах, үн суралцах энийг зорих нь чухал байх гэж бодож байна. Сошиал медиа, мэдээлэл технологи, интернет гар утастай энэний ачаар илүү их сэтгүүл зүйтэй эрх холбоотой ажиллаж байгаа шиг байна. Гэхдээ биднэрт нэг хөгжингөө орнуудын шиг яг тийм дэд бүтцтэйгээр хамт хөгжсөн сэтгүүл зүйн харилцаа, сэтгүүл зүгээс бид нар юу үлээх ёстой, юу шаардах ёстой, яагаад энэ чухал юм гэдгийг нь олон нийт маань төдийлөн сайн цусандаа шингэтэл гэдэг юм уу ойлгоогүй учраас сэтгүүл зүйд итгэхгүй байх, мэдээ нийтлэлийг нь хэрэглэхгүй байх иймэрхүү үзэгдэл их байд юм болов уу гэж боддог. Тэгэхээр миний бодлоор бол сэтгүүл зүй олон нийт хоёр бол ингээд салшгүй холбоотой. Яг би энэтэйгээ уялдаа холбоотой учраас олон нийтийн хэвлэл мэдээллийн боловсролыг нэмэгдүүлэх тал дээр илүү их ажиллах ёстой гэж боддог. Дөрөв дэх засаглал хэмээн нэрлэгддэг сэтгүүл зүйн салбар манай улсад үүсэж хөгжөөд 112 жилийн ойгоо золгож байна. Хэвлэн нийтлэх ард иргэдийг үнэн бодит мэдээллээр хангах зорилготой энэ салбар өөрсдийн түүхэн хөгжлийн замаар явж байгааг салбарын мэргэжилтнүүдийн зүгээс хэллээ.